манай зочин маань болохоор толин тусгалын коуч Ачитмаа ирсэн байна. За зочноо хүлээн авъя. Толин тусгалын коуч Ачитмаа. За танд өглөөний мэндийг хүргэе. Гоё сайхан харагдаж байна. Чихвчээ зүгээд микрофон өөртөө баг зэрэг ортуулаад тухтаа суугаа та. За урьсан маш их баярлалаа. За сандлаа жоох ортуулаад. За хэр явж ирэвдээ өглөөний мэндийг хүргэе. Дажгүй юу? Дажгүй. Шинэ 7 оны мэд. За би өөрөө сонсд юм шүү дээ. Микрофон өөртөө сайхан татчих. Манай Ачитмаа. Тийм өглөө үнэхээр сайхан сэрсэн нөхөртөөгөө хамт бэлтгэлээгээр үнэхээр сайхан тайван ууж уурсан. Гоё байсан, өглөө гоёсэн. За тэгээд бид ерөөхдөө таныг бас танилцууллаа. Гэхдээ та өөрийгөө илүү дэлгэрэнгүй сайхан танилцуулаад гурлаа үндсэн ярианд оръё тийм ээ. За тий би болохоор толин дасгалын коуч гэж явдаг. Тэгээд 2026 онд болохоор сертификат аваад олон улсын толин дасгалын коуч болно. Одоо болохоор Монголдо коуч хийх эрх бол авсан байгаа. Окей, толин тусгалын коуч гэхээр би яг үнийг хэлэхэд анхудагаа сонсож байна. Гэхдээ сонсож байсан маш олон хүн байгаа. Энийг нэг товчхон тодорхой айгу гоё тайлбарлаад өгвөл Ачитмаа маань ямар хүнийг толин тусгалын коуч гэдэг юм бэ? За, толин дасгал гэдэг нь болохоор дотоод ангаалтын бясалгалын зүйл байдаг. Айгу амархан дөрвөн алхам дотор хийгддэг. Гэхдээ сураад ах тусам яг тулааны урлаг шиг хөгжөөл яваад байдаг. Насан туршдаа хөгжүүлж болдог юм бясалгалын арга байгаа ангаалтын. Тэгээд зарчим нь болохоор хүн болгон өөрийнхөө бодит ертөнцийг өөрийнхөө мэдрэмжээрээ бүтээж идэг гэсэн зарчим дээр суурилсан байдаг. Тэгэнгүүт бид нар чин мэдрэмжээрээ бодит ертөнцөө бүтээнгүүт мэдэх мэдэхгүй хамаагүй мэдрэмжүүдийг амьдралаараа цуглуулад явцдаг хүмүүс. Тэгэнгүүт амьдрал нь ингээд дуртай дургүй сонин гоё гэдэг ч юм уу болчдөг. Тэгэхээр толин дасгалыг хийхлээр яг тэр мэдрэмжүүдэд зэгцлээд өөрийнхөө бодит ертөнцийг яг 100% өөрийнхөө хүснээр хийж чаддаг. Хүн болдог ер нь хүнийг үнэхээр хүчтэй болгож өгдөг. Ямар гоё юм бэ. За энэ талаар хэдүүлээ бас илүү дэлгэрэнгүй Ачитмаатайгаа ярилцах болно тий. Тэгээ хэдүүлээ анх яг энэ эхлэх цэг гэж ярьдаг штэ тий. Ачитмаагийн хувьд яг энэ астрологч гэдэг юм уу эсвэл одоо энэ од гаргсын нөлөөлөл энэ зүйлтэй хизэнээс эхэлж одоо холбогдсон бэ? Хаанаас эхэлсэн бэ? Одоо хэдэн жилиг артаа үтсэн бэ? Бүр бага наснаасаа хойш тэгээ манай гэр бүлийн бүгдээрээ сүнслэг хүмүүс байдаг. Ялангуяа аав энэ төр гэдэг те. Сүнслэг биш хүн ер нь манай гэр бүлд байхгүй. Тэгээ манай гэр бүлийн зарим гишүүд жахан зүүн бэлгийн авьяастай гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм. Айгу түгээмэл байсан. Тэгээд нийгэмд гарсан чинь зүүн бэлэг гэдэг зүйлс жоохон эд шидийн юм шиг фантастик юм шиг ховорч юм шиг байдаг байсан байж таарсан. Тэр багаасаа иймэрхүү энерги ертөнцид өссөн. Тэгээд 2011 онд би яг амар маш тууштайгаар бясалгалын араас үзэлдэж эхэлсэн. Хүртний бясалгал, астролог гэдэг, хүрд астролог, рун гэдэг норди руна гэдэг зүйлс байдаг. Гэх мэтчлэн яг нэг сүнслэг боловсролт зайлшгүй гэсэн. Бүх юмд нэг 2011 оноос эхэлсэн. Тэгэхээр чин одоо 15 жил болсон юм уу? Одоо нэг астрологийн хувьд чи одоо бидний нэг хүмүүсийн нийтлэхээр бидрийг чи нэг 12 хуваачаад байгаа шүү дээ тий. Тэр ордоор бол тий. Тэнгүүт энэ хуваагдсан байгаа бидний яг ингээд одоо 6 ч гэдэг юм уу одоо яг тэр нэг бидний нэг гариг иргэсийн хөдөлгөөнүүд ер нь бидний амьдрал одоо хэр үнэн одоо нөлөөлдөг л гэдэг л дээ. За яг би зүгээр ер нь мэрэгжлийн хүнтэй хамт байгаа учраас ингээд хэр сайн нөлөөлдөг тэр үнэнтэй хэр ойр идэм бол маш нөлөөлдөг. Тийм би яг мэрэгжлийн астрологч гэж явал мэрэгжлийн астрологч нар надад уурлна. Тэд нар амар үнэхээр нарийн байдаг. Нарийн тооцоололтой яг ингээд тоо бодлого шиг шинжлэх ухаан шиг байдаг. Гэтэ би бас дажгүй хэлж чадна. Гаригсын хөдөлгөөн орд ер нь хүний амьдралд үнэхээр нөлөөтэй байдаг. Тэгээ яг 12 орд гэж байгаа нь маш өнгөцгөн. Дэндүү өнгөцгөн. Наатлын л ерөөсөө шилнийх нь л нааталт нь л яваад байна л гэсэн үг юм биш тий. Тийм тэр 12 орд нь одоо арслан хумх гэж байгаа тий. Тэр ордууд нь цаанаа гэр гэж байгаа. Тэгээ цаанаа гариг гэж байгаа. Тэгэхээр ингээд 12-ыг үрчгэн 12 гэдэг ч юм уу ийм комбинацаар хүний зан характер үүсдэг. Тэгээ тэнцээ нэг гариг болгон 30 градустай. Тэгээд градусаас хамаарат зан характер нь өөрчлөгдчихдөг. Тэгээд гаригс нь яг хоорондоо ямар геометрийн харилцаа үүсгэж байгаас хамаарат бас хүний харилцаа ингээд зан характер
тодорхойлогддог. За тэгэхээр одоо сонирхуулах зүйл болохоор яг одоо санчрын буцалт гэдэг санчрын ухралт тохиож байгаа. Бас будын ухралт зэрэг тохиож байгаа. Будын ухралт гэдэг нь хүмүүс олон ярьдаг. Та хоёр сонсч ирсэн болов уу юу? Үгүй, сонсож байгаа юм. Тийм. Будын ухралт хумхын ирнэл гэж нэг хэсэг нэлээд яригдсан тийм ээ. Тийм. Хумхын ирэн болохоор 2012-оноос хойш одоо дахиад 100 ч юм 200 ч юм мянган жил ч юм үргэлжлэнэ. Би тоогийн сан мэдэхгүй мэрэгжлийн биш болохоор. Тэгээд будын ухралт болохоор жилд 3 удаа тохиодог. Тэгээд яг энэ үеэр техникийн асуудал үүсэх гэдэг ч юм уу, гэрээ хэлцээр зурвал буруутах, хэрүүл маргаан үсгүүл ойлголцол үүсэх гэдэг ч юм уу. Яг буд гэдэг тэр гаригтай холбоотой зүйл. Жохон факттай болж эхэлдэг. Факт. Тэр нь яг одоо явж байгаа. Гэхдээ сайн тал гэх юм бол будын ухралтын үеэр хуучин дээр үед ихлүүлсэн байсан зүйлсүүдийг дуусгахад бас сайн байдаг. Жохон юм шалгалтын үе гэх юм уу? Бид нар сургуульд явхлаар нэг семестрийн эцсийн шалгалтыг өгдөг шиг гэсэн. Тэгэхээр сайн сураагүй, томоотой байгаагүй бол яг будын ухралтын үеэр. Одоо машинаас нь тордог бол яг будын ухралтын үеэр тэр нь яг таарад дэвтэрдэг гэдэг ч юм уу тийм байдаг. Тэнгүүд тэгэхээр будын ухралт арай гайгүй, ойрхон тохиолддог учраас жоохон ядаргаатай, хэцүү байдаг. Гэтэ санчрын ухралт гэдэг нь жоохон аимшигтай зүйл тохиож байгаа. Будын ухралт дээр бас нэг юм асуучих. Энэ одоо хэдийн хугацаанд үргэлжлэх юм болоо? Сая ингээд гэрээ хэлцээр хийхэд тохиромжгүй хэрүүл маргаан үүсэн ч гэдэг юм уу? Аливаа юмнууд ярьж штэ тийм айгу чухал юмнууд ярьж байна. Тэгэхээр энэ хугацааг нь бас хэдээс хэдийн хугацааг гэж тодорхойлд юм бол? Тийм будын ухралт 1 сарын хугацаа орчимтай байдаг шиг санагдаж байна. Гэхдээ эхлэл үе сүүдэр үе гэдэг ингээд бараг 3 сар орчим шиг тийм бачдаг. Одоо 11 сарын 29 бил 27-нд дуусж байгаа. Тийм. За. Гэтэ дуусныхаа дараа сүүдэр үе гэдэг хэлтэй. Тэрнээс жоох ядаргаатай хэмжтэй. Окей. Тийм дуустдаг бэ. Би ингээд дуусчаасаа ажиллаа бүтээч гэсэн гэж бодоод байна. Тийм. Гэтэ та хуучин ажлуудаа одоо дуусгаж болно гэсэн. Шинийг байсан тийм үү? Тийм. Өмнө ингээд дуустдаггүй ингээд зурлалдаг ажил байдаг шүү дээ. Тийм байна. Одоо яг тийм зурлалт татгаа маа гэж. Тэдэр дээр ахилт гаргая гэх юм бол бод тусалж өгнө. Будгийн гаргийн нэр. Тийм. Санчир нэг аюу аюултай гэж хэлсэн. Тийм. Санчир болохоор гаргисынхаа дунд хамгийн муухай ааштай, хамгийн хатуу яг юм ууртай өвөө шиг. За. Хүүхдүүдээ ингээд та нар яга хайтахан байхгүй ингээд загнадаг өвөө шиг. Тийм нэрхтэ гараг байдаг. Гэхдээ би дуртай санчир нэг. Санчирын ухралт болж байгаа нь хүмүүс астрологчд гэдэг ч юм уу те зүгээр сошиал медиа дээр астролог бичдэг хүмүүсийг айлахгүй гэдэг ч юм уу. Таны хил хязгаар одоо шинжигдэх болно, хил хязгаараа шинээр тогтоох үе энэ төр гэж бичсэн байна лээ. Гэхдээ яг үнэндээ хил хязгаарын асуудал хөндөгднө гэдэг нь энэ чинь нэг хүмүүсийн ингээд дотн орчинд халдлага энэ төр орж ирэх магадлал ихсэж байгаа гэсэн үг. Яг одоо. Тийм. Тэгээд энэ дундаас миний яг сонирхуулмаар байгаа зүйл гэхэлэр яг энэ санчрын ухралтын үеэр санчиргийн гариг нь хүмүүсийг хохирогчийнхаа сэтгхүүг болооч, хохирогчийнхаа сэтгхүүг одоо орхиоч гэдгийг шаардж байгаа. Үнэхээр ингээд шаардж байгаа. Яг энэ үеэр. 11 сарын 27-нд энэ 29-нд дуусна. Тэгэхээр яг энэ үед ер нь ямар хуу өөртөө одоо байдлыг гэх юм уу тийм хэрхэн одоо энэ зүйлтэй одоо survive хийж одоо айтайхан эвтэйхэн давж гарах боломжтой байдаг юм болоо. Тийм яг таны өөрийнхөө хохирогч гэж боддог талбаруудыг санчир ингээд ил болгоод өгнө. Тэнгүү тэр үеэр нь за ер нь ингээд хэдий бол би хохирогч байх вэ? Болиё гэдэг ч юм уу. Би өөрийгөө аварчээ гэдэг ч юм, би өөрийгөө болгочихъя гэдэг ч юм уу те. Эсвэл би хохирогч биш штэ гэдэг ингээд бодлоо өөрчилдөг ч юм уу те. Тийм одоо надад амар хилэрсэн хохирлын энерги нь болохоор би миний нөхөр намайг буруу ойлгоод байдаг гэдэг ч юм уу те. Миний нөхөр намайг буруу ойлгоод надад хэрүүлээр намайг ойлгохгүй байна гэж ингэдэг ийм миний бодлын алдаа илэрч ирсэн. Тэгээд тэр үеэр яг би би өөрөө хичээж агаад өөрийгөө зөвөр ойлгуулж чаддаг штэ гэдэг болох ийм сорилт над дээр бууж ирсэн. Тэгээд би өөрөө яг санчрын ухралт болж гин. Тэгээд толинцлыг мэддэг учраас нэг өдөр ингэж үнэхээр ингээд хэцүү энэ шархан сэтэрчээ. Тэгээ яг тэр оройн ангаал тэгээд дууссан. Гэхдээ зөндөө хүмүүс ангааж чадахгүй байгаа харагдаж байгаа. Яг энэ санчрын ухралтын үеэр дэгдэж байгаа. Санчрын ухралт болохоор 7 сарын дундуур эхэлсэн байхгүй юу? Энэ жилийн тэгээд
нөгөө Charlie Kirk гэмтэр мэдэн шүү дээ, тийм. Тэр мөрнөөс эхлээ зөндөө олон хүмүүс хохирсон. Тэр нь бас энэ санчрын ухралттай холбоотой. Тийм. Тэгэхээр яг будын ухралттай давхцсангууд яг үл ойлголцоод байна гэдэг ч юм уу те би хүсээгүй хэрүүлдэ өртчлөө гэдэг ч юм уу миний хамшиг өвдөрчлээ гэдэг ч юм уу би л азгүй байна тэр гэж бодож байгаа хүмүүс айвал энэ бодлоо тавьж явуулаарай. Тэгээ жоохон өөдрөг эерэг байх хэрэгтэй яг энэ хоёр. Хүчтэй байхыг бас шаардж байгаа. Нэг бодлын өөрийгөө илүү хүчтэй болгох тэр одоо үйл явцад өөрийгөө танин мэдэх тий тэр өөрийнхөө сул талыг одоо явуулах хүлээн зөвшөөрөх илүү хүчрэг одоо хин нэгэн өөрийгөө бий болгох энэ процессд илүү тусалж гин гэж эргээр харуул тэгж харж болох нэ гэж зөв яг зөв тийм л санчрын ухралтын сургаалуудыг яг зөв даваад явж чадах юм бол шагнал нь урт хугацааны баг үрд мөхийн шагналтай байдаг. Тийм тэгээд санчр бол дандаа хүний ингээ хүчтэй болгож гаргаж ирдэг. Нэг хүчтэй болж чадахгүй бол ингээ тэр чигтээ байхгүй бол гэдэг. Хэрхээ хүчтэй болж чадах юм бол заамаа ингээд ордноо аав. Тэг ус гүрнээ аав гэдэг ч юм уу те. Одоо legacy гэдэг ч юм уу те ингээд үр хүүхдүүд дээрээ хүртэл ингээ баян байх юм ингээд хөрөнгөө аав гэж ингээд шагнадаг. Тийм гараг. Тэр одоо надад бол 10 хоногийн хугацаа л байна те. Одоо дуусчихаа гэсэн үг. Тэгээ 11 сарын 29-нд 29-27 онд. Ямар сонирхолтой юм. Тэгэхээр яг 10 хоногийн дотор галс легаси бүтээх хэрэгтэй. Ер нь бол дутуу өөрийнхөө нөгөө хүмүүсээс нуудаг тэр нэг юм дутуу чанар байгаад байгаа шүү дээ. Эсвэл би л ингэчээд идэг болохоор гэл нэг жоохон хаяа нэг юм victim те юм хохирогчийн сэтгэл зүйтэй байдгаа болоод тэр одоо сул талаа ч гэдэм үү тэр нэг мэдрэмжээ ил гаргаж ирээд тэрнтэйгээ өөрөө нүүр тулаад илүү хүчрхэг өөрийгөө бий болгох гэж байгаа юм байна л да. Тэгж ойлголоо. Маш сонирхолтой байна. Тэгээд өөр санчир дээр хэлэх юм байсан уу манайчд магийн хувьд? Санчир ер нь тэгээ болно. Тэгээ яг уу санчрын ухралт дэш санчрын иргэн ирэлт буюу буцалт тэгээ бас нэг юм байдаг. Хүн болгонд 30 насныхын үеэр нь тохиодог. Энэ болохоор яг 30 наснда хүн яг насан туршдаа сурч 10 жилдээ сурч яснаа яг 12 дугаар ангийнхаа хамгийн сүүлийн шалгалтыг өгж байгаа юм шиг те. Эсвэл коллежийнхаа хамгаалах гэдэг яд штэ монголоор гэдэг лээ яг хамгийн сүүлд нөө диплома хамгаалдаг. Тийм тэрний шалгалт шиг юм уу яадаг. Тэгэхээр яг 30 насны үеэр хамгийн их зоолон хамгийн их сорилтууд орж ирдэг 3 жилийн турш 2-3 жилийн турш. Тэгэд энэ сорилтуудыг давж чадах юм бол яг альбиас зурта том хүн боллоо гэж тооцогддог. За. Би ч одоо гэхгүй юу. Ер нь аваад туулсан юм шүү. 30 гараад ингээд явцсан. Тэгэхээр бас нэг тэр үед бас нэг мэргэлтийн бас хүнд сорилтууд бас гарч ирдэг байх нь тийм ээ. Ир юм хамаагүй мэн тийм. Ир юм хамаагүй. Тэгээд жилээс хамаарна. Одоо болохоор 2026 онд илүү гахажилттай хүмүүсийн баха. Тэгээд 95 оны сорилтууд дуусна. Сүүлийнхэн жил болно гэсэн үг. Ордоос хамаарад. Тэгээ миний хаач байсан юм уу? Нэг мэдгээд л ирэндээ чам дээр. Муугаа тийм бэлтгэлтэй агаараа чигээр. Ирцээдэг тий. Өөр сонирхолтой зүйл юу байна? Ер нь би болохоор тэр сүүдрийг асууж мархаа. Одоо сүүдрийн үе гэж бас байгаад байна гэдэг. Сая нөгөө бод чинь 11 сарын 29-нд байна уу хавцаа дууссанаа. Дахиад 14 хоног яваад ах юм шиг санагдлаа л та надад. Тийм. Тийм үү. Тэгээ тэр нь болохоор гэхдээ яг үнэхээр явахгүйсэн ч болно, явсан ч болно. Хамаагүй эсвэл хүн хүнээсээ шалтгаалж байгаа юу? Заавал тохиодог. Гэхдээ заавал будын ухралт гэдэг энэ санчрын ухралт эдэрт танд айгүй сөргөөр нөлөөлөх шаардлага бас байхгүй. Бас нэг байхгүй. Тий. Та зүгээр л доорх юмудаа ингээд хийгээл тийм амьдрахаараа амьдраад тэгээд ингэж яхад ер нь гайгүй дээ. Ялангуяа будын ухралтаас гайгүй дээ. Тэг яг будын ухралтыг мэдж байхын ашиг нь юу вэ гэхээр найзуудаа амар хэрэлддэг ч юм уу те маргалддаг ч юм уу учир зүггүй маргалдаа учраа олохгүй юм бол нэрэ будын ухралт хойж байгаа штэ гэд жоохон орхих. Тэр тухайн хэрүүл маргааныг орхих гэдэг ч юм уу те. Тэгээ яг будын ухралт тохиож би тэгэхээр шинэ ажилдаа орохгүй гэдэг ч юм уу ингэх шаардлага байхгүй. Зүгээр яг одоо гэрээгээ зурх уу эсвэл сарын дараа гэрээгээ зурх уу гэж бодчихсон чинь яг одоо будын ухралттай сарын дараа будын ухралт байхгүй бол хоёр дахь сонголтоор нь явсан тэр гэдэг ч юм уу тийм бас төлөвлөгөөгөө арай бас нэг эвтэхнэр өөрчлөх зүгээр юм байна тийм үү? Тийм. Тэгж болно. Тэг ялангуяа астрол яг мэрэгжлийн астрологчд энэндээ үнэхээр дуртай. Би болохоор
Жохон орхигдуулах гэдэг талтай. Хажуугаар нь тий. Тэгэхээр ачтмагийн хувьд одоо яг гол хийж байгаа зүйл нь яг юу байна? Астрологийн талаар бол бас үнэхээр гоё сонирхолтой мэдээлэл өглөө. Ер нь нэмж хэлэх астрологийг хэдүүлээ ингээд сэдвийг нь ерөнхийдөө хай гэж бодож байна. Ирэх жилдээ 2026 он ч одоо ингээд улаан модон морь жил гэл ингээд ярьж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас нэмэлт хэлэх зүйл байгаа юу? Сонирхуулах зүйл байгаа юу? Би жилийг бүр таг мэдэхгүй. Яг би нөө хэлж байгаа жил одоо жишээ нь улаан морин жил гэл ярьж байгаатай адилхан астролог дээр бас ирэх жил 2026 онд ямар одоо онцлог зүйл байгаа бэ гэдэг тал дээр мэдээлэл байгаа лөө. Тэрийг би одоохондоо хэлж мэдэхгүй. Ямар ч чиглэлсэн ирэх жил миний саншрын буцалт эргэлт дуусна. Би шалгалтаа төгснө гэсэн. Би альбиасаар ирэх жил том хүн болж байгаа гэсэн. Тэгэхээр астрологоор 30-наас хүртлээ хүүхэд гэж тооцогддог. Ямар сонирхолтой. Гэвч би хүүхдээ мэдрээдсэн. Тийггүй тийм баха гэдэг. За тэгэхээр ачтмаа маань одоо ер нь яг юу голлон хийж байгаа вэ? Астрологиг бол хажуугаар нь ингээд ерөнхийдөө сонирхоод судлаад явдаг юм байна гэж ойлголоо. Тийм би яг голцоо толин тасглаа. Үнэхээр ойрд эрчимтэйгээр хийж байгаа. Тэгээ толин тасгалыг надаас сурдаг хүмүүс маань ойрд бүр үнэхээр ахицтай байгаа. Би үнэхээр бахархаж байгаа. Үнэхээр сайн байгаа. Миний монголчууд бас энэ толин тасгал, бясалгал, ангаалт, сүнслэг сэдв гэдэг зүйлс илүү нээлттэй бас зөвөр хүлээж авдаг гэдэг ч юм уу те. Тэгээс Монголын одоо юу гэдэг барцад гарах гэдэг ч юм уу, заяаны хаан гэдэг ч юм уу, иймэрхүү үгнүүдэд эртний сүнслэг мэдлэгүүд гэдэг ч юм уу, олон жилийн сүнслэг мэдлэгүүд угаасаа шингэсэн байт юм байна. Тэгээд жишээлбэл гадаад хүмүүст барцад марцдыг болохоор upheaval гэдэг зүйлээдээ ингээд амьдралдаас ингээд юм гараад дараа нь шин зүйл орж ирхийлдэг ингээд ингэж тайлбарлаж байгаа бол Монголд бэлэн үг нь байдаг. Тэгэл хүн болгоно барцад гарах гэж хэлэхээр хүн болгон монголчууд ойлгодог. Тэмдэглэлээр монголчууд миний анзаарж байгаагаар бусад орныхнаасаа сүнслэг чанар өндөртэй байгаа харагдаж байгаа. Тэгээд тэгэхээр монголчуудад толин тасгалыг заах надад урамтай байгаа. Тэгээд одоо жишээлбэл манай коуч болгон өөрсдийн коучтай байдаг, толин тасгалын коуч болгон. Тэгээд миний коуч болохоор Роман улсын залуу бабаа их нартайгээ хамт коучлдаг. Тэгээ романчууд болохоор одоо жишээлбэл юм толин цал гэдэг энэ сүнслэг зүйлс жоохон дурамчхан хүлээж авахгүй эсвэл ингээм амар ихцэн гаргаад идэг гэдгсэн. Тэгээд одоо тэд 8 жил ингээ хичээсний үр дүнд романчууд үнэхээр хүлээж авахгүй болохоор нүүж байгаа, бүр болж байгаа. Дубай л нүүн гэсэн. Бүр гоё газар л өчтг юм. Тий. Дубай л нүүн гэсэн. Тэгээ толин цал хийгээд ахлаар угаасаа баяждаг, эрүүл болдог, анс жаргалтай амгалан болдог. Тэгээд нөө олон жил олон настай амжирч сурах байсан зүйлсүүдийг цөөхөн хугацаанд гяс сураад дуусгачдаг. Энэ хаанаас үсэлтэй юм болоо. Тэгээд толин тусгалын яг үүсэл гарлыг нь бас илүү тодорхой хэлээж, дээр нь энэ одоо бясалгалын төрөл юм уу? Эсвэл одоо ингээл манифест хийнгээл тэгж ярьдаг штэ. Тэрнтэй адилхан юм арга зүй юм уу? Тэрийг бас илүү мэдмээр санагдлаа. Гоё асуулт байна. Тийм. Толин тусгал болохоор ер нь дээр үеэс байсан. Тэгээ нөгөө тароо гэдэг шиг яг таруугийн үг гарал нь ойлгомжтой байдаг ч гэлээ тэр нь чинь ингээд яг анхдагч нь бол жоохон ойлгомжгүй байдаг. Тэрний адлаар толин цалга байдаг л зүйлээсэн. Тэгэд энийг алдаршуулсан хүмүүс нь болохоор Jeff Shalia гэдэг Netflix-ээр жоохон муу нэр авч гарч ирсэн хоёр хос байгаа. Twin Flames буюу ихэрдүүл одоо Монголынхоор заяаны хаан гэдэг ойлголтод би ихэрдүүл юм болоо гэж боддог. Гэхдээ баталгааг учраас магчлаачууд ихэрдүүл гэж орчуулдаг. Тэгэхээр энэ хүмүүс яг ихэрдүүлтэйгөө нэгдэхийн тулд өөрийнхөө төгс хантайгаа нэгдэхийн тулд заяаны хантайгаа нэгдэхийн тулд ангаалт зайлшгүй шаардлагатай байна. Тийм учраас толин цалгалыг сураарай гэж ингээд гаргаж өгч ирсэн. Тийм юм ба. Тийм тэгээ би өөрөө анх сурсан шалтгаан гэдэг тэгэхээр яалтчгүй би болохоор сахиусуудтайгаа бурхадтайгаа ярилцдаг. Нөгөө 2011 оноос хойш ингээд тэгж байгаа ярилцдаг болсон. Тэгсэн чинь миний нэг сахиус ингээд намайг энэ Jeff Shalia хоёр хийж байгаа юм сонирхох гэдэг амар шахаад байсан. 3 жилийн өмнө лөө. Тийм тэгээ би амар итгэдэг болохоор за гэдэг ингээд дуулууртаагаар дурамчхан ч гэсэн дуулууртаагаар үгийг нь сонсоод биелүүлээд ингээд яваадсан чи бүр үнэхээр гайхамшигтай зүйл байсан. Толин тасгал нь үнэхээр нүүр нөлөөтэй. Тэгээ би одоо өөрийнхөө ихэрдүүлтэйгөө нийлцсэн байгаа яг анх буруу ихэрдүүл мөлөө ингээд жоохон төөрж явж ирсэн боловч одоо өөрийнхөө ихэрдүүлтэйгөө суудсан байгаа. Бид хоёр ихнэр нөхөрлөлцсөн байгаа. Баярлалаа. Jeff Shalia гэдэг нь хаана хүмүүс байдаг юм болоо? Jeff нь Америк хүн. Грек цустай. Зөв. Тэгээ Shalia нь болохоор Канада эмэгтэй. Зөв. Тэр хүмүүс ерөнхий бас ингэж анх гаргаж ирсэн гэж
алдартай болгосон. Үүсэл нь болохоор айл улсаас үүссэн байх юм байна. Үүсэл нь гэдэг ойлгомжгүй. Яг эндээс окей зөв маш ойлгомжтой тайлбарлаа. Одоо тэгээд ихэр төлөө яаж олох вэ? Тийм. Ихэр төлөвөө олох нь нэг талаараа ингээд ер нь жоохон амархан ч юм шиг байдаг. Тэр нь ерөөсөө та хэрэг өөрийгөө таних юм бол ихэр төлөвөө таньдаг. За. Тийм. Тэгэхээр та өөрийгөө буруугаар бодоод байвал та буруу үнийг заяаныхаа ханик гэж бодоол яваад байдаг. Тийм. Тэгэхээр та өөрийгөө зөв таних юм бол өөртөөгөө холбоотой авч ирсэн шарах бодлын алдаа. Одоо юу гэдэг нь те би 10 жилдээ ингэжсэн да, бүтлгүүдчихсэн да гэдэг ч юм уу те. Ингээ багш нь таныг муу сурагч гэж хэлсэн чинь би угаасаа л муу сурагч гэдээ энийг шошглоод ингээ авч яваад байгаа бол эдрийг таланцглаар ингээ ангаагаад ингээ тавиад явуулах ингэх тусам таны илүү юм цэвэрхэн яг үнэн төрх гарч ирдэг. Тэг ариун төрх илүү ингээ гарч ирдэг. Тэг тэрнтэйгээ ойртох тусам ихэр дүүл наяанда тантай ингээ яахын аргагүй гэж сонслогдож нийлээд баг болоод тэгээд хүсвэл ингээ өрхөж болдог, хүсвэл бас гэрэлж болдог. Хүсвэл бас бүр нийлэхгүй ч гэж болох нь болно. Тийм зөндөө хүмүүс нийлэхгүй байхаг ихэнх хүмүүс нийлэхгүй байхаа сонгодог ихэр дүүлтэй. Яагаад? Нөө ихэр дүүл нь болохоор яг өөрийнх нь жинхэнэ төрхийг нь харуулах гэдэг учраас маш олон хүмүүс болохоор өөртөө зохиосон төрхөндөө дуртай байдаг. Эсвэл тэрэндээ жоохон баригддаг. Одоо жишээлбэл би өөрийгөө арай жоохон юм зураач тэгээ жоохон диггүй жоохон муухай аштай хүн болов уу гэж би боддог байсан. Тэгээд миний андуурсан заяаны нэг андуурсан хүмүүс жоохон муухай аштай хүн байсан. Одоо сонсож байгаа бол гомдгол. Айгу. Уучлаарай. Өөрийгөө ч гэсэн тийж хэлдэм дөө. Тэгээд толонцглаа хийдсэн чи би ч яг өндө зөөлхөн хүн байж таарсан. Тэгээд яг над шиг зөөлхөн хүн гэд миний жинхэнэ хөрдөл байж тараад тэгээд тэр хүнээр одоо дамжуулалт би өдөр алган өөрийгөө нээдэг, таньдаг, илүү сайн мэддэг. Тийм. Гэх мэтчлээ. Soulmate гэж бас ярьдаг тийм заяаны одоо хань гэдэг ч юм уу одоо нөгөө бас ихэр дүлгээл сүлд ярьдаг болсон байна. Тэгэхээр толон тусгалын гол бас хүний амьдралд ингэж эргээр нөлөөлөд байгаа зүйлсийн нэг нь зөвхөн одоо энэ ихэр дүлээ олох гэж ойлголоо. Өөр бусдаар хүмүүст ер нь ямар эерэг давуу талыг бий болгох боломжтой гэм болоо яаж хэрэгжүүлдэг юм болоо. Бас нэг мэдээж бүгдийг нь ярихад бол цаг хүрэхгүй баг. Тэгэхээр нэг цухс дуртаад өнгөрүүл тийм ээ. Тийм толон дасгалыг одоо таны сүнс хөнгөрж гинэ гэдэг чинь та эрх чөлөөтэй болж гин гэсэн үг, амар амгалан болж гин гэсэн үг. Тэгээ амар амгалан хүн хамгийн хүчтэй нэдэг тий. Тэгээ хамгийн аз жаргалтай байдаг. Тэгэхээр бодлын алдаа шарах гэх мэт зүйлсүүд нь зүгээр л юм илүү дутуу ингээ шавар гэ би энэ дээр наалтцсан юм шиг байдаг. Түүнээс аз жаргал амар амгалан гэдэг нь гаднаас ингэж өөртөө авч татаж оруулж ирдэг зүйл биш байдаг байхны. Тэнгүү таланцгалын энэ бүх ингээ илүү дутуу юмыг аваа хайчингууд та яг нэгт оргиороо байнгут өөртөө ингээ бүх гоё юмнууд байгаа шүү дээ. Тэгэхээр бүх гоё юмнуудынх нь хоёр дахь шөнөлөө нь та баян болно. Хагартлаа баян болно. Бүр үнэхээр мөнгө санхүү ингээ орж ирж чаддаг болно. Зүн бэлгийн чадрууд нэгдэнэ. Эрүүл мэнд үзэсгэлэнтэй болно. Гэхдээ толонцгалыг хийгээс хүмүүс ихэндээ жоохон таргалах магадaltaй байдаг. Ад жаргалт эндээд ирэх. Ад жаргалтай хүмүүс нэг жоохон таргалаад байдаг тийм ээ. Ингэхдээ ялангуяа эмэгтэй хүмүүс таргалахаас айдаг учраас яг энэ айдсаа ангааж явах хувцастай таргалцдаг. Таргалаад цаацаа би тарганж гэсэн хөөрх юм байна гэдгийг ойлгохын тулд тэгээд эмэгтэй хүмүүс таргалцдаг. Тэгээд ойлгосныхаа дараа амархан турдаг гэдэг ч юм уу тийм. Тийм тэгээд эрүүл мэнд тэгэхээр өөрчөө яг уу амьдралын бүх тал цэцгэлдэг. Үнэхээр яг хүсэл болгоно биелүүлж болдог. Ихэвчлэн ихэр төлөлтөөгөө нээсэн хүмүүс цаанаас толонцгал биш ширнэ өөр бясалгал ямарваа нэгэн ангаалтыг заавал хийж идэг. Тэгэхгүй бол ангаалт хийхгүйгээр бясалгахгүйгээр ихэр төлөлтөөгөө хамт тогтож чаддаггүй. Тэгээд дэлхий дээр болохоор дэлхийн 20% хосууд цаанаас ихэрдлүүдэд өөрсдөө мэддэггүй гэдэг. Монголд болохоор хувийн тэрнээс их байгаа юм шиг харагддаг. Тэгээд Монголтойгоо мундаг лаглаг хүмүүс зөндөө гой импотенс хүмүүс урлагийн хүмүүс ихэрдүүлтэйгөө гэд байгаа юм шиг харагддаг. Одоо бас ингээл хүний амьдрал чи ер нь бас хэцүү шттэ гэдэг шиг тийм ер нь бол бага наснаасаа эхлээл янз бүрийн л одоо сэтгэлийн шарах эвгүй мухай мэдрэмжүүд гэдэг ч юм уу тийм энэ одоо
өнөөдрийн би болох хугацаанд олон зүйлийг авч исэн байж таараа. Тэгээд таны сая яриан дээр бол ингээд өөрт наалцсан хэрэггүй шаврыг ингээд авна, ангаана гэдэг зүйлийг ярьж байна л та. Тэгэхээр тэдгээр зүйлийг одоо таны энэ толон тусгал дээр хэрхэн яаж ангааж тэдгээр зүйлийг энэ шавраасаа өөрийнхөө биеийг ангижруулт юм болоо. Ямар тип одоо зөвлөмж өгд юм бол. Тэхийн тулд эхлээд тэр тухайн муухай зүйлийг муухай байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй ямар тохиолдолд хүмүүс хохирлын энергийг зовлоныг өөртөө нэмж дууддаг вэ гэдэг. Тэгэхээр амьдралд нь муухай зүйл тохиогоод байхад нь энийг зөвөр штэ байх штэ гэдэг ч юм уу те. Эсвэл угаасаа ингэж хийж л амжилтанд хүрэх штэ гэдэг ч юм уу. Энд чинь барыг намайг хурцлж байгаа байхгүй юу гэд муухай өөртөө тохиож байгаа муухай зүйлийг сайн зүйл мэтэр ингээ хараад ангууд хорой ертөнц нь за тэгвэл энэс нь нэмж өгөө. Үнэхээр дуртай байгаа бол ингээ нэмж өгөө. Окей үржүүлж өгөө гэд ингээ үржүүлчихдэг. Тийм тэгэхээр энэ дээр санчраас амар холбогдолтой ингээд нэрээ юу гэх. Нэрээ нуухай зүйл дуртай байна гэх ингээд шалгаж байгаа гариг нь санчир гариг байдаг. Толин дасгал дээр болохоор яг хамгийн ихний ялгам нь ерөөсөө муухай зүйл муухай байна. Тэ Монголын утаа үнэхэр муухай байна. Одоо төвчгүй нэ гэдэг ч юм уу те. Ингээд айгүй хэцүү мэдрэмжээ мэдэрчээд тэгээд толин дасгалаа 1 2 3 4 ингээд 4 алхмаа хийнгүүд чөлөөлөгддөг энэ мэдрэмжээс. Тэгсний дараа Монголоос нүүхгүй маа гэхэд одоо ядаж гэдэг юм цонхон дээр air filter хийх юм сонголтууд гарч ирдэг ч юм уу те. Азтан болоод бэлгэнд агаар чигшүүлэгч авдаг ч юм уу те. Ингээд цэвэрхэн агаартай байх нөхцлүүд нь ингээд амьдралд нь бүрэлдэж эхэлдэг гэсэн үг. Одоо нөгөө утаатай агаарыг эсэргүүцэж эхэлж байгаа учраас цэвэрхэн агаарыг сонгож байгаа учраас гэдэг ч юм уу те. Хүлээн зөвшөөрөх муухай зүйлийг муухайгаар нь хүлээн зөвшөөрөх 4 алхам байна гэхээр би амар асуухараас нэлээ ингээд уух гээд байгаа юм шиг санагдаад байна. Гэтэ хэрвээ хэлж болохоор бол ямар 4 алхам байна байд юм болоо. Тийм 4 алхам нь одоо утаанд хэрвээ муухай байвал төвчлч юм уу те. Эхний алхам нь Монголын утаа намайг зовоож байна гэдэг ч юм уу. Монголын утаа намайг боож байна гэж ингээд асуудлыг чичилж хэлдэг. Им гадны асуудал надад хэцүү байна гэдэг ингэж чижилж хэлдэг. Хоёр талах нь болохоор өөр лүгээ толдож хэлдэг. Би өөрийгөө боож байна гэдэг ч юм уу те. Тэгээд 3 дахь алхам нь болохоор 2 дахь өгүүлбэр өнөө эсхээ шалгадаг мэдрэмжийн төвшөнд, бодлын төвшөнд ш. Тэгээ мэдрэмжийн төвшөнд шалгахаар дандаа л үнэн байдаг 100%. Хизээч үгүй гэж байхгүй. Тэгэхээр би өөрийгөө боож ийн гэхэлэр хүний юм байна. Би нэрэл өөрийгөө ингээ шахаад идэм байна, ажтаар боод юм байна гэдэг ч юм уу те. За тэнгуү 4 дахь алхам дээр нь болохоор өөртөө зүгээр хайрыг өгөх хэрэгтэй байдаг. Тэгээ хайр гэдэг нь болохоор өөрөө эрх чөлөө амраа малан анш жаргал хүч чадал гэх бүгдээрээ багтцсан мэдрэмж нь хайр гэдэг нэг мэдрэмж дотор ингэж тэгээ бүх өнгнүүд нийлэхээр цагаан өнгө болдог шиг. Тэгээ бүх ингээд эерэг мэдрэмжүүд нийлэхээр хайрын мэдрэмж болдог гэж яригддаг. Тэгээд өөртөө хайрыг өгчөнгүүд ерөөсөө хангалттай бүх ангаалтууд хангалттай бүхгүй юмнууд шууд ингээд ороод ирдэг. Тэгээ боллоо. Ийм дөр болно. Зөө. Энийг ер нь хийхэд бол бас нэлээ юу юм биш үү те. Өөртөөгөө ярьж сууд. Энэ ер нь гэхдээ хэр хугацаа шаарддаг вэ те ер нь. Энийг 3-5 минут болно. Ямар тохиолдолд яагаад коуч хэрэгтэй болдог вэ? Тэгэхээр хүмүүс ийм хүчтэй мэдрэмж төрсэн зүйлээ дотор ингээд бодлын алдаанд ингээд орооцолтсон байдаг. Одоо жишээлбэл манай найз надад муухай хэлсэн би дургуутч чинь гэдэг ч юм уу ийм тохиолдол гарлаа. Тэ найзтайгаа хэрэлцсэн модалцсан найз нараар нь болцсон. Тэгсэн ирнэ коучтайгаа ярихт болохоор үгүй гэхдээ манай найз сайн хүн гэдэг ч юм уу те. Үгүй гэхдээ би энэ найзгаа алдмааргүй байхгүй. Миний л буруу байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл 2 дугаар алхмаа хийхгүй зөрүүлдэг ч юм уу те. Миний найз миний хараар муусан, би өөр хараар муусан. Тэгэхээр би өөр хараар муулдаггүй шүү гэдэг ч юм уу те. Ингээд хүмүүс бодлын төвшөнд таланцглаа гэхэлэр ингээ амар үнэхээр их зангилаа үүсэд гаршгүй их юм зангилаа үүсдэг. Тэнгүүд коуч нь ингээ сайхан суулгаж агаад за одоо энэ зүгээр яваарай ингээд мэдрэмжийг чиглүүлж өгдөг гэсэн үг. Тэгээ зарим хүмүүс бүр таг эсэргүүцдэг хүмүүс аа үгүй би мэдрэмжээ мэдрэхгүй мэдрэмжээ мэдрэхээр хэцүү байна гэх. Тийм тохиолдолд коуч нь тэгээ за жоохон сулж явуулж өгдөг гэдэг ч юм уу. Хэсэг хугацаа ч юм уу өгөх тийм ээ. Та сая нөгөө яран дундаа ярьлаа л да одоо нөгөө ихэрдүүл гээд одоо заяаны хос гэд хэлчихэж болохгүй арай өөр ойлголт уу? Харин би энэ дандаа нүг яг Jeff Shally хоёроос сурсан болохоор тэр хоёрын хэллэгээр twin flame гэж ярьдаг. Тэгээ монголоор заяаны бараг л ихэрдүүл мөндөө. Тэгээ монголчууд нөгөө нэг болор талентээр орчуулахаар заяаны хан бол soulmate гэж орчуулдаг тийм. Гэтэ англиар soulmate гэдэг нь нас дамжин нэгэндээ хань болсон хүмүүсийг нэгэндээ ээлтэй харилцааг үүсгэсэн хүмүүсийг
Soulmate гэдэг. Тэгээ англи хэлнийхээ утгаараа ч гэсэн soulmate гэдэг нь найз гэсэн үг, анд гэсэн үг. Анд гэж орчуулдаг. Сүнсний анд. Тэгэхээр soulmate-ууд ийм романтик хань бол биш үүдэг. Найз төдийдэг. Тэгээд ихэрд бол болохоор илүү юм та. Тийм, ихэрд бол болохоор хүний төгс багш сурагчийн харилцаатай хүн гэж ярьдаг. Цор ганц ба төгс багш сурагчийн харилцаатай хүн, хоёрт нь төгс best friend нь хамгийн сайн найз нь, гуравт нь төгс хамтрагч нь гэрийн ажлын хамтрагч, дөрөвт нь эцэст нь төгс хайр тосно, дурлал тосно гэж ярьдаг. Тэгэхээр таны twin flame-ийн гадна үзэмж байгаа байдал, зан характер, хийж байгаа ажил, хоёр нийлээд хийж болох ажил, гэрийн ажлаа хин яаж зохицуулах бүгд төгс өгдөг хоёрынхаа. Тэгэхээр нэг ийм асуулт байна л да. Одоо жишээ нь ингээд мэдээж ингээд үерхлийн явцад тийм мэдээж шууд гэрийн ажилт гэдэг ч юм уу тийм ингээд илүү ингээд нарийн ширийн лүгөө орох боломжгүй байдаг. Тэгэхээр хэрхэн одоо twin flame буюу одоо энэ ихэр дүлтөөгөө учирснаа ер нь мэдрэх боломжтой гэдэг юм болоо яг энэ хосын үедээ тийм. Тийм хүмүүс ихэвчлэн ихэр дүлтөөгөө нэг найз түншийн байдлаар учирдаг. Нөгөө шууд хосууд болохоор нөгөө нэг толтолт нь ширүүсчдэг. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг ихэр дэлтэй эхлээд сүртэй хосын таталцал байхгүй байж байгаа. Тэр яг нөгөө саяны ярьсан багш найз партнер гэдэг энэ давхаргуудаа эхлээд ингээ бүтээж байгаа эцэст нь хосууд болдог. Тийм. Тэгэхээр шууд үерх нь яг Монголд амар сонир шууд үерхчдэг хүмүүс зөндөө байд юм бэлээ. Тэр монголчууд жоохон бараг их юм. Тэгээ сонирхолтой тийм л та. Монголчууд нөгөө биш нөгөө яг ихэр дүлтэйгөө үерхэж эхэлдэг хүмүүс Монголд зөндөө юм бэлээ. Нөө ямар гоё. Ямар гоё нэг өмнөөс нь баярлалаа. Тийм монголчууд ягаад ч одоо манай аав ээж хоёр ихэрдлүүд ингээ хамаатууд ингээ нэл ихэрдлүүд маш түгээмэл манай дүү мө ихэрдэлтэй үргэж байгаа гэдэг ч юм уу тий. Шууд ингээ үерхэд эхэлчихдэг. Тэгэхээр монголчуудад их сонирхолтой онцлог байгаа. Би нэг яг анзаарч судалж дуусааг байгаа. Түрүүн юу асуулаа? Одоо тэгээд нөгөө яаж өөрийгөө ихэр дүлтөө учирснаа мэдх юм бэ? Тийм энийг мэдхийн тулд ялтчгүй 100% мэдрэмжээр л мэдэрдэг. Ямар мэдрэмжүүд зонхлох бол хамгийн ихний мэдрэмж үнэхээр хизээж ханаас мэдэрж байгаагүй 5 тух баа амгалан яг гэртээ ирсэн юм шиг мэдрэмж. Тийм хоёрт нь болохоор нэг л би энэ хүнийг нэг л таньдаг мэдрэмж. Нэг л мэддэг би энэ хүнийг мэдэн тань гэсэн би энэ хүнийг ойлгодог гэсэн тийм мэдрэмж. Тэгээ гуравт нь болохоор ингээд тэр хүнийг болон тэр хүнээр ингэж заалгуулах хүсэл. Гэт тэр хүнийг хэлээд ингээд үгүй чи наад чинь чам токсик байна. Бити үнтэй. Ингээд амьдрал нь жоохон оролцох гээд байдаг гэдэг ч юм уу те. Жоохон дээрдээсээ. Тэгээ ажиллаа жоохон айтайхан хийгээсэй гэдэг ч юм уу те. Сайжраасаа. Тэгэхээр сайжраасаа энэ хүнээс илүү байх боломжтой гэдэг нэг олон харцсан. Тэгээд тэмдэглэн гэж хоших гээд байдаг мэдрэмж байдаг. Тэгээд нөгөө хүн бас эргүүлээд таныг жоохон ингээд дэг ясыг зааж өгдөг гэдэг ч юм уу те. Ингээд чи миний хэлээ зард халтаатай байл гэдэг. Айгүй амархан хэлээ зар тогтоочдөг гэдэг ч юм уу тийм. Ингээл чимээг болго болчдөг гэдэг ч юм уу. Тэг ямар ч хэлсэн өмнө нь өөр бусад харилцаанаас шал өөр мэдрэгддэг. Тэг бусад харилцаанууд жоохон хоосон ингээд жоохон compromise буюу одоо за хоёулаа нэгнтэйгээ эвтэйхын тулд би энэ занаа дарыг чи тэр занаа дар гэдэг ч юм уу. Тэр занаад үйлэг гэдэг одоо юу гэдэг чи миний хатхан дор би чиний энэ талаар хатхан дорыг гэдэг ч юм уу те. Би гэрийн ажиллаа чи санхүүгээ гэдэг ч юм уу. Ингэчиж ингээд зохих гээд байдаг болвол энэ харилцаан жоохон дутуу санагддаг тийм. Ихэрд бол тийм байхгүй. Ерөөсөө та өөрөөрөө байх тусам ингээл харилцаа улам л дүүрээд байдаг. Тэгээ ямар ч тийм компромайс байдаггүй. Ерөөсөө хүсэхгүй хийхгүй л гэсэн бол окей. Тэгж болдог. Хүчилсэн, шахалсан тийм зүйл аль болох тэр хүнийг өөр хорон л байлгадаг. Тийм, тэр хүнийг өөр хорон байлгана, тэр хүн таныг бас өөр хорон байлгах ууг нь ёстой. Гэхдээ хэрвээ танд ийм хүчлэлт сайн штэ гэдэг ийм бодол таныг наалтцсан явж байгаа юм бол тэрийг та ихэрдэлтэй гаргах гад бас байдаг. Тэнгүүд ихэрдэл нь таны багшлаад наа чин буруу гэдэг байнга хэлж өгдөг. Зааж харуулж өгдөг. Хүчлэлт бол буруу гэдгийг байнга харуулж өгдөг. Ангаах аргагүй болтол харуулж өгдөг гэсэн үг. Бас ингээд үзэж байгаа хүмүүс магадгүй ингээд хит хитний шинж тэмдэг нь одоо байна ч гэдэг юм уу тийм манай нөхөр хоёр дээр бол гарч ийн зарим нь бол таарахгүй жиж магадгүй зарим нь таарч иж магадгүй аль хэдийн нөгөө одоо гэр бүл зохиолцсон хүмүүс. Тэгэхээр энэ удаан одоо харилцааг хэрхэн одоо авч явах боломжтой гэдэг юм болоо яг энэ ихэр дүл нь одоо дүл нь бүхэнч гэдэг юм уу тийм зүйл бас байх боломжтой болов. Ихэр дүлүүд хамт удаан байх тусам гал нь улам ингээл хасаад байдаг. Гал нь улам масна. За.
улам романтик болдог. Улам хос чанар ихэндээ дөнгөж ихэрдэлтэйг нийсэн хүмүүс жоохон ингээд найзууд ч юм шиг тий. Ингээд зүгээр л ажил хамт хийдэг гэдэг ч юм уу. Тэг чи аягаа угаачих за гэлний жоохон ингээд сааралтуу байдаг. Тэг ийм хүн сааралтуу байдлаар ихэрдэлтэйгөө насан туршид явдаг хүмүүс байгаа. Нөгөө ангаалтаа жоохон эсэргүүцэд ахаар хэрдлийн харилцаа час нь тохиодоггүй. Тэгээд ангаалтаасаа ингээд ах юм бол ингээд час нь гал нь ингээд асаад романтиклаа. Тэг ингээд нөгөө Adam's Family Values гэх кинод шүү дээ. Нөгөө Adam Morticia хоёр байдаг да. Тэр хоёрыг бол яг их хэрдлүүд гэж ярьдаг. За. Тийм яг ингээд амар романтик хоёр байдаг да. Тэр бол хоёр болохоор үнэхээр тулцсан ангаацсан их хэрдлүүд гэж ярьдаг. Тэгээ ноутбукийн хоёроо тэр хоёрыг бас их хэрдлүүд гэж ярьдаг гэх мэтчлэн. Юу н киноноос зөндөө жишээнүүд их хэрдлийн жишээнүүд байдаг. Тийм. Үргэлжлүүлээд бас нэг кармик харилцаа гэж бас байгаад байдаг тийм. Энэ харилцааг яг хэрхэн даван тууштай вэ? Харилцаа? Кармик гэдэг. За. Окей. Би тэгвэл soulmate-ийг бас асууад байсан шүү дээ. Soulmate karmic хоёрыг нь гоё тайлбарлаад өгье. Тийм. Soulmate нь болохоор нөгөө амьдралын зовлон ингээд дийлдэхэ болоод үнэхээр амьдралын зовлон сургаалуудаа хичээлүүдээ хийж чадахгүй. Ингээд үнэхээр хэцүүдэх үед soulmate нь хурж ирээд нэг хэсэг хугацаанд амралт болж өгдөг. Хань болж өгдөг. За хичээлүүдээ болоо хойлоо жоохон хичээлээ таслаад гэдэг ч юм уу. Кофе шоп орсон гэдэг ч юм ингээд жоохон амралт болж гэж орж ирдэг. Гэтэ тэр амралт дуусах хэрэгтэй байдаг. Маш олон хүмүүс нөө soulmate-тэйгээ суучаад тэр харилцаа үргэлжлүүлэх гээл ингээл зовоол сэтгэл зүйчээр гэр бүлийн сэтгэл зүйчээр явдаг ч үү те ингээл хүүхдтэй ч болж үздэг гэдэг ч юм уу те. Тэгдэг. За karmic гэдэг нь болохоор та бүр ингээд сүнснийхаа гол өгөгдлөөс ингээд дэндүү гажаад бүр ингээд яг өөрийгөө бүр ингээд үнэхээр алдах дээрээ тулж байгаа үед karmic нь орж ирээд юм хатуу дэг ёсыг ингэж үзүүлдэг. Чи ингээд энэ заагаас цаашаа явж болохгүй энэ заагаас явах юм бол чи үнэхээр ингээд яг там шиг амьдралыг үзэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Энэ заагаас цаашаа явхад ингээд там л чамаа хүлээж байгаа гэдгийг ингээд харилцаагаар үзүүлж өгдөг. Бас л дотны сүнсэдэг. Таныг хайрлаж өгдөг сүнсэдэг. Тэгэхээр soulmate ингээд зөөлхнөр хайрладаг, karmic нь хатуугаар хайрладаг гэсэн үг. Тэгээ хүмүүс karmic харилцаанд нас гарахын тулд ерөөсөө яг тэр нэг дэндүү гажсан байгаа нэг зүйл гэж байгаа шүү дээ, тий. Тэр гажсан зүйлээс болчих хэрэгтэй, ерөөсөө болчих хэрэгтэй. Тэрний хөвчлэн тэр кармик харилцаан дотор тохиож байгаа дарангуулалтайгаа л холбоотой байдаг. Тэгэхээр одоо ингээд үнэхээр таныг үгээр иддэг хүнтэй л ингээд суугаад байгаа бол тий байгаад тэр нь үнэхээр таны зовоогоод байгаа бол за намайг хүн үгээр муулахыг би дахиж төвчихгүй гэдэг ч юм уу. Энэ бол ерөөсөө хосын харилцаанд байх хэрэгтэй зүйл биш юм байна. Гэл шийдэл ямар нэгэн байдлаар би энэ харилцаанаас би одоо болно. Би өөрийгөө хүндлэхийг сонгож чинь, би эрх чөлөөгөө сонгож чинь гэд. Тэгээ сонгосны дараа тэр чинь амар инээдтэй сорилтуудтай шүү дээ. Нэрээ чадах уу? За тэгвэл ийм сорилтууд ингээд гарахад хэцүү болгох сорилтууд ингээд орж ирнэ. Тэгээ тэр болгоныг ингээд эвтэхнэр даваад айл болох өөртөө ээлтэйгээр ингээд айлуулах сэргэлэн ингээд давж чадчихвэл сайн байдаг. Гэхдээ их хүмүүс айгүй жоохон хэцүү давдаг. Кармик гэдгийг мэдэхгүй байхлаар тусламж авахгүй байхлаар те. Тэгээд давсан бол окей тэгээ буцаад нөгөөнийг сүнстэйгээ жоохон ярьтаж эхлэв. Буцаад нөгөө зүг зам руу орж ийнэ л гэсэн. Кармик гэхээр ер нь бол төгсгөл нь бол тийм ирээдүйтэй харилцаа биш. Төгсгөл нь ер нь хин нэгэн байхгүй болж ижил дуусдаг баг. Хайрлаад байгаа хэрнээсээ хатуугаар хайрлна гэж сая тайлсан тийм. Тэр хайр нь болохоор тэр тухайн хүний өөрийнх нь зовох сонголтыг нь бодитшуулж хайрлаж өгдөг гэсэн. Ер нь бол сүүлийн үеийн залуучуудын хэлж байгаа токсик харилцаа гэд бас хэлчихэд бол маш энгийнээр бол хортой харилцаа гэж хэлчихэд болох юм шүү дээ тийм. Тийм. Тэр өөрийгөө хүндэлдэг, өөрийгөө хайрладаг юм бол хизээш токсик харилцаанд ордоггүй. Ямарваа нэгэн байдлаараа дарангуулыг төвчдөг. Ямарваа нэгэн байдлаараа өөрийгөө үл хүндэтгдэг хүмүүс яг тэрэн дээр нь ингээд дигээдэд кармиктайгаа нэлчдэг байсан байдаг. Тийм. Энэ дээр ерөөсөө гимшиг шаардлага байхгүй гэд нэмж зовох шаардлага байхгүй зүгээр л заа угаасаа юм байна гэд. Одоо би өөр сонголтыг гаргалаа гэл болчих хэрэгтэй. Таны анзаарч байгаагаар одоо ингээд танд бас хандж байгаа олон хүмүүс байдаг багтал. Тэгэхээр ер нь нийтлэг гаргадаг бас жоохон буруу үйлдэлч гэдэг юм уу? Тэнд буруу одоо зан харилцааны юу байдаг юм болоо залуучуудын дунд нийтлэгээрээ ер нь гайгүй шүү. Ер нь би хүмүүсийн алдааг нэг амар тэгэж хардаггүй. Тэг хүмүүс болохоор айд юм шүү. Яна энэ миний алдааг хараад байна. Тэгээ миний ажил угаасаа алдаа буюу нөө энергийнх нь блокийг хараад тэрийг нь тайлж өгөх учраас угаасаа анзаарахгүй аргагүй байдаг. Гэхдээ нөгөө эмч хүн одоо юу гэдэг нь те
Илэгний юм ч хүн энэ хүний илгэн муу андаа гэж очиод яасан муу хүн бэ гэж боддоггүй ш гэх юм уу. Би бас хүмүүсийг муу гэж боддоггүй. Зүгээр гол нь яг хүмүүс чадаад сайн бангууд тэр нь амар анзаарагдаад тэрнээс амар урам авдаг. Зөв. За маш гоё ярилцлагыг бидэнд одоо мэдээллийг өглөө намнаад маань асуух бас нэмэлт асуулт байгаа болоо. За миний хувьд бол яг нөгөө харилцаануудын хувьд ч мэдгүй би одоо айр дурлал гэдэг зүйлдээ их болог тавьсан хүн юм шиг санагддаг юм. Чи их асуух юм байгаа ах гэж бодоод тавьсан. Энэ нэг блог шиг зүйлээс яаж гарах вэ гэх шиг нэг ер нь бол гэхдээ юу л байна л та би хувьдаа бол яг уул нь хичээгээд байгаа юм. Хичээгээд байгаа гэж би бодоод байгаа ер нь бол. Тэ ингээ ямар ч хэлсэн ингээ би хүнийг ойлгочих. Би ер нь ер нь бол бас өөрийгөө гэдэг ахаар яг бас хүнийг бас бодох хэрэгтэй байх ч гэдэг юм уу те. Яг иймэрхүү маягаар бол би ер нь хичээгээд байгаа гэж бодоод байгаа юм. Тэнгүүд яг одоогийн хувьд бол миний хараад байгаагаар бол уулзаад байгаа ч гэдэг юм уу, яриад байгаа, харьцаад байгаа ч гэдэг юм уу. Нэг л их хэцүү байгаад би нэг гуйгаад ч байгаа юм шиг сүлтэй. Уулнаас гайгүй те. Эсвэл тэгтээ тэрэн дээр яг 100% тэр хүнийч буруу биш байгаа тань л та. Нөгөө талаасаа би бас өөрөө яг үнэхээр ингээ уулна өөрийгөө хичээгээд байгаа гэж бодож байгаа ч гэсэн яг нэг тийм нэг юм гой романтик сувагд ордог штэ нэг юм гой нэг таймыг таарад ч нэг юм гой ярьцдаг штэ нэг найраа таарад штэ. Тэгээ тийм юм бүрээсээ болохгүй би зүгээр айгүй хатуу байгаад байгаа байхгүй. Би нэг эрэгтэй хүн угаасаа юм байдаг ч юм уу гү ч юм уу те. Тэгээ тэрийг нь л засах аргууд байдгүй блоклол байна гэж бодоод байгаа би. Тэгээ энэ дээр та хайр бол эрх чөлөө гэдгийг үнэхээр ингээд итгэх ёстой. Хайр бол эрх чөлөө. Гэтэл хичээгээд байхад гэдэг чинь эрх чөлөө биш байхгүй тий. Хичээж ин гэдэг чинь ингээд би хичээхгүй бол хайр намайг орхио явчихдаг гэдэг юм л бодол. Та ингээд хичээхгүй өөрийнхоороо байхдаа хайрлагдах эрхтэй. Эрх чөлөөтэй ингээд чөлөөтэй байж хахад ингээд хүмүүс татагдаад ингээд хайр амархан байх эрхтэй гэдэг юм бодлоо хэрэгтэй. Нөө эрхтэй хүмүүст ингээд хичээгээд хичээснийхаа дараа олсон юм нэлээд амттай гэсэн бодол байдаг. Тэнгүүд ингээд тэрнтэй ингээд таарж байгаа эмхтэй хүмүүс нь болохоор за тэгвэл минь болцоон та гэдэг ч юм уу. За тэгвэл ингээд миний ингээ хэцүү ашиг твч гэдэг ч юм уу те ингээд улам ингээд энэ эмхтэй хүмүүс зөв таны доторх тэр би зовж иж хайртай учруул тэрний илүү амттай гэсэн бодлыг нь л тэр эмхтэй хүмүүст нь биелүүлж өгöd байгаа гэсэн үг. Тэгэхээр та зүгээр л хайр бол амархан хайр бол эрх чөлөө гэдгийг ухамсарлаад тэнгүүтээ энэ ухамсартай зөрж байгаа шарахтай дурсамжууд гэдэг ч юм уу те үгүй штэ зоглон байх хэрэгтэй штэ яагаад гэвэл гэсэн эдрээ гэж жоохон тавьж явуулж болно эсвэл талхинцгалтаж болно. Тэгэл тэгэхгүй гэтээ энэ зангилаа амар том байж болно бас. Бодлын алдааны зангилаа. Магадгүй багаас таны эцэг их ингээд үнэхэртэй хилцсэн байж болно. Эсвэл эцэгийнх нь харилцаа тийм байсан байж болно. Тэгэхээр энэ болгоныг ингээд нэг сайхан өдөр тутамдаа нэг талхинцгалаа ингээд хийгээл зэгцэлж идэл нэмэгдэд болцсон байдаг. Зангилааг нь гаргах хэрэгтэй хань шүү дээ тийм манай намнаа гээд за ерөнхийдөө бидний ярилцах цаг өндөрлөж байна. Тэгэхээр бидний магадгүй асуугаагүй таны хэлмээр байгаа хүмүүст одоо үзэж байгаа хүмүүс зөвлөж хэлмээр байгаа зүйл байвал бас хэлж болно. За хэлмээр байгаа зүйл болохоор мэдрэмжээсээ бити агаарай. Бас бодит үннээс бити агаарай. Бодит үнэн нэг олох тусам бодит үнэн яг үндэ гоё байж таардаг. Бид нөгөө нэг амьдрал бол муухай гэж боддог тий. Тэгээд сахиус бурхан хор ертөнц бидрийг хайрладаг гэж боддог. Яг үндэ энийг ангаах тусам гүнлүүгөө орох тусам энэ чинь үнэхээр гоё хорвоо юм байна. Гоё ертөнц юм байна гэдгийг ойлгодог. Тийм учраас мэдрэмжээсээ бити агаарай. Мэдрэмж таныг өвтгөж чадахгүй. Тэгээд мэдрэмжтэйгээ нүүр тулах тусам та хороо ертөнц юм бол өөрийнхөө талаарх бодит үнэтэй учирдаг. Тэгээд асар их хүчтэй болох болно. Баярлалаа. Гоё зөвлөгөө байна. За тэгээд цаг цав гарган ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд олон хүмүүст бас хэрэгтэй зөвлөгөө өгсөнд их баярлаж байна. Тэгээд цаашдынхан ажил хөдөлмөр, эрүүл мэнд бүх зүйлд нь амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Өөрсөнд үнэхээр их баярлалаа. Миний оролцсон хамгийн анхны ийм нэвтрүүлэг байлаа. Тэгээд гэр бүлийнхнийхээ хүмүүдлийг нас биелүүлж өглөө. Баярлалаа. За тэгээд дараа нь дахиад уулзна гэж найдаж байна. Тэгээд баярлалаа. За баярлалаа. Уриалаа зүрх авах.